За сайн байцгаана уу та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Хэдүүлээ ингээд сэрэг яаж зөв зурах вэ гэсэн хамгийн анхны хичээлийг үзэх гэж байна. Тэгээд би бол өөрөө сэрэг болон паттерн цаг хоорондын хамгаал K-level-ийг ашиглаж тамга шинжилгээ гаргадаг байгаа. За тэгээд сэрэг хаанаас яг яаж зөв зурах вэ гэхлээр одоо хамгийн ихэнд доовыг харах хэрэгтэй. Хамгийн их одоо хардаг зүйл гэвэл доо хамгийн за тэгэхээр одоо ингээд уналтын тренд явж байгаад эндээс одоо за энэ нэг иймэрхүү ингээд уналттай явж байлаа штэ. Тэгснээ энд энэ оройг эвдээд гараад ирж байгаа. Энэ оройг эвдсэн. Энэ орой. Тэгэхээр шинээр хаяр үүсэж гэнэ гэж бид нар хардаг штэ. Тренд солигдож байна гэд. За тэгэхээр хэдүүлээ сэрэг хаанаас нь зурах вэ гэхлээр хамгийн одоо сэрэг зурхад 3 цаг байдаг тийм ээ. 1-р цаг, 2-р цаг, 3-р цаг гэд 1 2 3. Одоо A энэ чинь одоо A цаг B цаг тэгээд C цаг. За энэ 3 цагийг зөв хатгаж чадах юм бол хэдүүлээ цаашдаа трендийн дагуу зөв таамаг гаргаад явах нэ. Трендийн дагуу арилжнаа гэсэн үг. За трендийн дагуу таамаг гаргах юм бол трендийн дагуу арилжах юм бол бидний арилжаа илүү ашигтай байх болно. Яг үл трендийн эсрэг арилжахгүй шүү дээ. Тэгэхээр илүү магадлал өндөр арилжаа хийнэ гэсэн үг хэвлээ. За тэгэхээр энд эхний оройг эвдээд гараад ирлээ. Энд эхний орой хай хийчлээ. За тэгвэл 1-р цэгээ хэдүүлээ сэрээгээ одоо энэ pitchfork гэдэг энд одоо энэ хөл pitchforks гэдэг энэ хөлийг хэдүүлээ ашиглана гэсэн үг шүү. За 1-р цэгээ трендийн хамгийн доод хэсгээс аваад 2-р цэгээ одоо хай дээрээ тэгээд lower high дээр 3-р цаг. За ингэсэн чинь хэдүүлээгийн ингээд юунд нь таарахгүй юм тийм ээ. За юу ч гэсэн оригинал дээр нь тавьчих. За ингээд одоо 4 хувилбар байдаг аахгүй юу? Оригинал, shape, modify shape, inside гэдэг. Хэдүүлээ одоо хувиргаж үзнэ гэсэн үг. За энийг дараа нь тайлбарлая. За эхлээд сэрэгийн хамгийн ихэнд хэдүүлээ ингэж трендийн дагуу арилжаа хийнэ гэсэн үг. За одоо энэ чинь ингээ ханшийн хөдөлгөөн явж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээл чи одоо нэг ийм гоё цэвэрх юм байхгүй шүү дээ мэдээж юм заваарсан л юм байгаа. Ийм тэгэхээр хэдүүлээ эндээс хаанаас нь сигналаа олох вэ? За ямар тач ингэж сэрээгээ зурх нэ. 1-р цаг, энд 1-р цаг, 1-р цаг, 2-р цаг, 3-р цаг. Ингэж сэрээгээ зурх нэ. За энэ дээр хэрхэн өөрийнхөө сигналыг бүтээх вэ гэдэг дээр хэдүүлээ дараагийн хичээлүүд дээр ярилцах болно. Тэгэхээр ямар тач эхлээд хэдүүлээ сэрээгээ зөв зураад сурчих хэрэгтэй. За тэгээд өсөж явснаа энэ ёроолыг эвдээд ороод ирлээ. Тэгэх юм бол шинээр сэрээ зурагдах нөхцөл бүрдэх гэж байна гэж харна хэдүүлээ. Дараагийн lower high-ыг хүлээн. Энэ ёроолыг эвдээд ороод ирсэн цагт хэдүүлээ сэрээгээ зурх нэ. За тэгэхээр 1-р цэгээ энэ орой дээр 2-р цэгээ энэ ёроол дээр 3-р цэгээ энэ орой дээр. За ингээд хэдүүлээ трендийн дагуу арилжаа хийх нэ. Сэрээгээ зөв зурж чадсан тохиолдолд ихэнх хүмүүс сэрээгээ буруу зурчаад ингээд айгүй их буруу зурсаа харагдаад байдаг хгүй хүмүүсийн сэрэгнүүдийг харахаар
Тэгэхээр сэрээгээ зөв зурж чадах юм бол хэдүүлээ ингээд илүү нарийн дээрэс нь stop loss илүү ойрхон risk reward сайтай арилжаануудыг хийж чадах нэ. Мэдээж сэрээ зурж байгаа тохиолдолд ер нь day болон ер нь swing талдаа арилжаа хийн. Гэхдээ бас энэ маань богино цаг дээр ч гэсэн ялгаагүй ажиллана. Ямар ч ялгаа байхгүй байх нэ. За тэгэхээр миний одоо ингээд арилжаандаа ашигладаг зүйлүүд гэвэл доо ашигла сэрээгээ зурдаг байх нь, хоёрдугаар паттерн хардаг байх нь, гуравдугаар цаг хоорондын хамаарлал хардаг байх нь, дөрөвдүгээр K level-үүдийг хардаг байх нэ. Окей. За тэгэхээр одоо хэдүүлээ бодит цаг дээр сэрээгээ зурж үзье. Тийм үү? Одоо л бодит цаг дээр чинь одоо ийм л заваарсан юм харагдаж байгаа шүү дээ. Ямар ч ойлгомжгүй яг яах гэж байгаа юм, хаашаа ч явах гээд байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ хэрхэн энэ дээр зөв таамаг гарах вэ гэхлээр нөгөө нэг дов харнаа. Lower low гэнэ. За lower high энд эвдчихлээ. Энд эвдэд ороод ирлээ. За энэ шинэ орол үүссэн. Энэ шинэ орой үүссэн. Ингээд энэ ороолыг энэ дээшээ эвдсэн. Доошоо эвдсэн. Тэгэхээр хэдүүлээ шинжрээ зурагдах нөхцөл бүрдсэн байх нэ. За тэгвэл хэдүүлээ 1-р цэгээ эндээс авна. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг. Одоо ингээд энийг маш олон удаад ингэж зурж өөртөө дасгаж ээж одоо хэдүүлээ зөв сэрээ зурж чадна гэсэн үг шүү. За юу ч гэсэн ингээд доовороо хөөгөөд одоо сэрээгээ зурж сурах нэ. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг. За тэгсэн чинь маань юунаас маань сэрийн дотор маань уулна ингээ явж явах байтал гараа явцсан байна. Хажууд шиг ингээ явцсан байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ сэрийгээ хувиргана гэсэн үг. Окей. Сэрийгээ хувиргаад үзнэ. Shift болон modify shift. За shift сэрээ маань айгүй зөв таарч байна. Тийм үү? Одоо ингээ шууд харагдаж байгаа шүү дээ. Хэдүүлээ зөв сэрээ зурж чадах юм бол юу байна гэсэн үг. Одоо зөв сигналаа өөртөө бүтээж чадна гэсэн үг. Илүү тийм өөртөө олон сигнал гаргаж чадна гэсэн үг гэхгүй юу? За юу ч гэсэн shift сэрээ маань ингээд таарч байна. Харъя. За энэ сэрийн дотроо ямар тааж ханш үргэлжилж байна тийм ээ. Гэтэ хувиргаад үтсээ modify shift. За modify shift-ээр харъя. За юу ч гэсэн shift болтой ч үү харагдаж байна. За энэ хувирлтуудыг хэдүүлээ дараа нь илүү нарийн жоохон юу яагаад ирэхээрээ үзнэ. За 1-р цэг, 2-р цэг, 3-р цэгээ зурчихсан. Одоо ингээд эндээс ханшийнхаа таамгийг цаашдаа гаргаад явнаа. Ингэж яагаад энд ирээд ингээд буцна бүр энд ирнэ гэдэг ч юм уу. Одоо ингээд трендийн дагуу хэдүүлээ сигналаа бүтээнэ гэсэн үг. Хэдүүлээ ингэж харахгүй нах нь шүү дээ. Ингэж шууд эндээс одоо ингээд тренд ирэх гэж байна. Энэ бүр ингээд дээшгээ ингээ гараа явнаа гэсэн таамаг гаргахгүй нах нь шүү дээ. Энийг трендийнхаа дагуу энд lower low хийцэн, lower low үүсцэн. Тэгэхээр дээшээ энэ хаяг ивдэхгүй, энэ дотроо ингээд үргэлжлээд явнаа гэж таамага гаргах нэ. Окей. За. Тэгэхээр би паттерн давхар хардаг гэсэн тийм ээ. Сэрээ паттерн хоёрыг хослуулад сурчих юм бол ямар ашигтай вэ гэхлээр одоо паттерн гэдэг чинь одоо ийм юм байгаа шүү дээ. Үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн гэж заавал орж ирдэг. Одоо засварын хөдөлгөөн явлаа, үндсэн хөдөлгөөн. Засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За нэг иймэрхүү. Энийг устгач.
За тэгвэл одоо хэдүүлээ эндээс сэрээ одоо ийм байна гэсэн үг шүү дээ. Сэрээгээ зураад за нэг ийм хэв ч юм уу. За нэг ингээд паттерн сэрээтэй хослуулснараа ямар ашигтай вэ гэхлээр хэдүүлээ илүү гоё нарийн сигналуудыг илүү баталгаатай гэсэн үг бүтээж чаднаа. Бас паттерны тусдаа давхар хичээл оруулна. Тэгэхэд хэдүүлээ сэрээгээ зөв сураад тэгээд паттернтайгаа хослуулаад дээрээс нь цаг хоорондын хамаарлаа хараад цаашдаа сураад явах нэ. Энд ирэхэд нь risk entry. Яа тэгвэл үнцөдлөө, цэцрүүлөө, үнцөдлөө ингээд доошогоо хаа хүртэл харах юм. За энд ороод энэ явсараад энэ ороод ирнэ гэж өөрийнхөө шинжилгээнд итгэж чадчихвэл тэгээд ингээд өөрсдийнхөө таамгийг бүтээгээд явах нэ. Окей. За иймэрхүү юмнууд хардаг байх нэ. Одоо саяны миний зурсан паттерн энд байна уу? Гэвэл байна. Тийм ээ. За энд харагдчихэв. Энд харагдаж байна. За эндээс ингээс ирсэн гэхээр энд бас харагдаж байна. Энд ч одоо сэрийн дотроо хэдүүлээ энийг одоо энд ханш чинь ингэж явж байгаад энд ирээд энээс доошоо унана гэж таамаглана шүү дээ. Сэрийн дотроо. Тэгэхээр энийг хэдүүлээ паттернаараа харж байгаад сэрээгээ паттернтайгаа хослуулаад паттерн сэтэрсэн үед нь оролтоо ихнэ. Энээс сэрээний доод ёроол хүртэл. Гэтэ яг ёроолыг олох бол баг боломжгүй хаа хүртэл унах нь. Тэгэхээр break even-ээр хэдүүлээ ер нь арилжаанаас гарнаа гэсэн үг шүү. За. Одоо тэгээд ингээд арилжаандаа ороод явах нэ. Энэ бол мэдээж бүр том цагийн тайм фрейм шүү. Манайхан 4 цагийн тайм фрейм дээр. Одоо тэгвэл энээс цаашаа таамаг гаргана гэвэл хэдүүлээ яа гэсэн үг. Энэ явсаар байгаад бас энэ үешгээ нэг юм паттерн үүсгэнэ гэж үзэх нь байна шүү дээ. Нэг иймэрхүү паттерн ч юм. Энэ маань ханш маань энэ дотроо явж байгаад магадгүй энэс нэг иймэрхүү бас нэг юм паттерн байгаад байна шүү дээ дээрээ. Тэгэхээр нэг энэ хавьяас за энд хүрлээ гэхэд энэс сэтэрнэ. За хэдүүлээ энд ирэхэд нэг удаа risk entry хийлээ. Энэ орол хүртлээ. Тэгээд энийг сэтгэхэд нь дахиад нэг entry. Гэтэ мэдээж risk reward-ийн хувьд бол нэлээ муу. Тэгэхээр ер нь бол ингээд таамгаа гаргаад тэрэн дээрээ оролтоо хийгээд явах нэ. Хамгийн гол нь таамаг гаргадагшгүй бас давхар оролтоо хийх байх хэрэгтэй зоригтой. Тийм байж хэдүүлээ ашигтай арилжиж чадах нэ. Окей. За ингээд эхний хичээл өндөрлөж байна. Хоёр дахь хичээлийг за маргааш оруулах нь ямар ч тач ингээд өдөрт нэг хичээл нэмэгдээд ороод явах болно. Тэгээд хэдүүлээ таамгаа зөв гаргаад одоо би юун дээр таамагнууд оруулсан шүү дээ. За би тэр таамагнуудаа харуулъя. Одоо энэ таамагнуудыг яаж гаргасан бэ? Бүгд одоо сэрээ болон паттерн хослуулаад нэг доошоо гэж харж ирсэн болвол таамаг маань явсан байх нэ. Эндээс алтыг мөн энэ доороо би бас ганц давхар паттерн хараагүй мэдээж сэрээтэй хослуулсан. Ингээд таамагнууд маань ингээд явсан байх нэ. Тэгэхээр хэрхэн зөв таамаг гаргах вэ? Трендийн дагуу хэрхэн арилжах вэ? Гэдэг чинь хэдүүлээ сэрээгээ зөв зураад сурчих бол трендийн дагуу арилжаа хийж чадах нэ. Илүү нарийн арилжаа хийж чадах нэ. Одоо миний хараад идэг K level
одоо ингэдэг ч юм уу тийм ээ. Энд шал тааз тэгэхээр энийг эвдэхгүйгээр ингэж байгаа доошоо урнаа гэдэг ч юм уу. Ингэж хідүүлээ таамгаа гаргах нэ. Илүү нарийн дараагийн хичээлүүд төр хідүүлээ илүү нарийн зүйл рүү ороод явнаа.